21-р хорооны иргэдийн 50-аас дээш хувь нь зорилттой бүлэг буюу амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай өрөх байдаг. Үүнд хагас болон бүтэн өншиг хүүхдүүд, асран хамгаалуулах хөнгөн өндөр наснууд, хөдөлмөр эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтдаг байна. Тус хорооны иргэдийн амжиргаад эрхлэх албан бус зөвлөлийнхэн ийм иргэдийнхээ нийгмийн асуудалд анхаарлаа хандуулан 7 хоног бүр хуралдаж дэмжлэг туслалцаагаа хэнд хүргэхээ шийддэг гэж байна. За одоогийн байдлаар бол 2016 гарснаас хойш 43 хүнийг асаргааны чиглэлээр орууллаа. Хүнсний толгойн чиглэлээр бол манай хорооноос одоо 63 өрх хүнсний толгойн одоо хүнсний жилийн дэмжлэг босцоо үзүүлэх үйлчлэгэнд хамрагдаж байгаа. Хүн ам олонтой тэдний дийлэнх нь амжиргааны төвшнөөс доогуур амьдралтай хорооны иргэдийн хувьд хүүхэд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх асуудал их байдаг. Харин энэ хорооны хувьд гэр бүлийн хүчирхийлэл болон хулгайн гэмт хэрэг архитан согтуурах байдлын тоог бууруулж чадсан гэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй гэхээр одоо нэг ахын гэмт хэрэг одоо архитан согтуурсан тийм ээ. Тэр бол нэг 40 гаруй тийм ээ хайл өрх хамрагддаг байсан. Энэ жил бас л харьцангуй багассан байгаа. Энэ багассан шалтгаан нь болохоор нөгөө хорооны маань хамтарсан багийн үйл ажиллагаа айгүй дэвчсэн гэсэн шалтгаанаар одоо багассан гэж үзэж байгаа. Тус хороонд мөн Швейцарын хөгжлийн сангийн хотын засаглалт хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд 5 жилийн хугацаатай энэ хөтөлбөрийн хүрээнд мэдлэг сайтай, удирдах чадвар өндөртэй удирдлагуудыг бий болгох, хороо болон иргэдийн хоорондын харилцааг нээлттэй болгох зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.